За нэр дэвшигчээс асуулт байна. Бас цагдаад байж хэрэггүй. 22 жил болжээ 90 оноос хойш. Хамтарч ардын нам арчилсан нам 2 удаа засаг барьсан, 3 удаа засаг барьсан. 90 оны Бямсрынгийнх, 4 оны Элбэг доржих, 8 оны Баярынх гээд нийтдээ чинь 8 жил болж байгаа. Та нар 96 онд Дангаараа 4 жил засаг барьсан. Энэ 22 жилийн ял ям хоёрыг адилхан хуваалцсан шүү. Нэг 2 дугаарт сая тэр төсвийн юуны төр албаны зөвлөлийн тухай юм яриа явуулчлаа. Тэр хуулинд Орсын өөрчлөлтийн чинь гол гүйцгээсэн үнэ хажууч нь баяр цогцсоож байна. Энэ хоёроос өргөмжл авч ирсэн. Энэ хүнтэйгээ юм яриараа. Сая тэр хөгжлийн банкны асуудал ярьлаа. Хамтарсан засаг байгуулахад өнгөрсөн оны 5 сард энэ банкыг байгуулсан. Энэ банкнд бонд гарах, мөнгө босгох бүх асуудлыг баяр цогт хариуцж ирсэн. Тэгээс үлд нь бат тулгын баяр цогч мөнгө өгөхгүй байна гэж засгийн газар дээр бид нар бөөн хэрүүл болдог байсан биз дээ. Одоо яахлаараа хөгжлийн банкны асуудлыг гэнт бид нар бий болгочихсон юм шиг яриад өгөх. Ингэж болохгүй. Юм үннээрээ байсан дээр. 2-3 асуулт байна. Нэгдүгээрт улс төрийн хувьд нэг талаас Алтай өвгт баяр хөргмээр юм шиг нөгөө талаас эмгэнэл илэрхийлмээр юм шиг санагдаж байна. Ягаад гэж 98 онд Инг сайхны бий болгосон эсний 13 одоо энэ танад хамтарч байгаа хэсэг дотор байгаа. 2006 онд ардын намаас төрсөн эсний 13 бас Элбэг дөржин засгийн газрыг түлхэж унагсан юм байна. Ийм хоёр эсний 13-таа нэгдэж засаг байгуулж байгаа явдалд чинь эмгэнэл илэрхийлж байна. Нэг өрөвчсөн юм хоёр дахь өрөвд юм аа. Тийм учраас би засагчийн гэр доктортой байх вэ гэдгийг нэгдүгээр асуултаа тавья гэж бодсон. Хоёрдугаарт энэ хүний хөгжил сангийн хуулийг хамтарч яагаад гаргасан? Энэ мөнгийг өгчээсэн. 9 оны ерөнхийлөгчийн сонгуульд Элбэг дорж ерөнхийлөгч нэр дэвшээд явж байхдаа ардын намын 1.5 саяыг өг, арчилсан намын 1 саяыг өг гэдэг үгийг телевизээр яриад ингээд сонгуульд дууссан. Одоо энэ хүний хөгжил сангийн хууль цаашаа хэрэгжихгүй. Энэ зөвхөн ардын намын 8 оны сонгуулийн амлалт биш, сүүлд нь арчилсан нам ардын намын хоёрын хамтыг болоод хамтарч хууль батлаад сангийн сайдаар нь баяр цогт ажиллаж байсан шүү. Сангийн сайд өгөөд баяр цогт ердөө 8 хасаар болж байгаа шүү. Энэ 1.5 сая ерөнхийлөгчийн түрүү ярьдаг тэр 1 сая хоёрыг өгч дуусгахгүй. 2 дугаар асуудал энэ байна. 3 дугаарт энэ эвсэлгээч юмны сонгуулийн баримт хөтөлбөрийг би уншаад сууж байна л да. Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрэг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийн тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд авнаа. Хугацаа заагаагүй байгаа юм шиг өмнө нь хамаагүй сая ч хамаагүй. 2 дугаарт 39 оюу толгой нь Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-аас доошгүй хувийг эзэмшгээр гэрэг өөрчилнө. 40 5 толгойн урдыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинаалаг амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн ийм 3 гол залт байгаа юм. 38, 39, 40 гэсэн залт. Энийг хэрэгжүүлэхгүй. Би тэгээд тэр эмгэнэл илэрхийлээд байгаа нь тэр л дээ. Би Элбэг дорж 98 оны засгийг эдгээр яаж унгаж ясныг мэдх юм. Инг сайхан яаж манайхантай хувилдаж хагаад хэнийг Элбэг доржийг 2006 онд унгасныг унгачаад өөрөө шадар сайдуулаад эрсэл мөрөхгүй болохоор гомдолог оруулж хагаад эрүүл мэндийн сайд өгч хагаад унгасан штэ. Ийм юмстай нийлхий чинь юу гэж үзэх юм. Одоо өчгдөр уржигдэр хөөрхөн юмнууд болж штт. Энэ даваа сөрөнгөж нэг этгээд байд юм л да нэг хуралд. Манай намд байсан юм л да. Тэгээ энэ засаг төрийн ажлыг садаа болж н шудраг царайлчаад яриад байхлаар за энэ яг албан тушаал амлсан байна гэж дотроо бодчихсон чинь төсвийн баянгын хорооны даргаар тавиачдаг. Ингэж л байгаа байхгүй юу? Тэгээд засгийн газрын гишүүн байсан хүн энийг нэр дэвшигчээс асуугаад байгаад бол би үнэхээр гайхаж байгаа маа. Тэгэхээр зэрэг хууль болоод хэрэгжиж байгаа юм бол хуулийн дагуу хэрэгжнэ. Ингэж одоо эсвэл бие биендээ хайртай юм уу? Эсвэл бие биенийг өвзөө яддаг юм уу? Ийм маягаар бол асуудал хандаад байх бол хэрэггүй. Хуулийн зөвлөгөө танд бол үнэхээр муудчээ. Ном сонин хууль бол сайн унших хэрэгтэй гэдгийг бас давхар энэ ялдунд бол хэлхэн зүйтэй. Энэ бол цаашдаа танаа бүлгийг энэ мухардалд оруулж байгаа юм хийж байгаа байхгүй юу? Өөрөө батлсан хууль, улсын их хурлын тухай хуулийг. Тэгээ энэ хуулийнхаа заалтыг буруу тайлбарлаад бусад гишүүдэд ингэж өрөөлөд ийм байдал руу оруулж байгаа бол буруу шүү. Бид бол
90 оноос хойш хууль зүйд эрх зүйн төрийг байгуулад яг хуулийн дагуу ажиллаж амьдарч байгаа. Энийг олон жил албан хачнаараа дулдуудаад өөртөө тааруул тайлбарлаж байгаа ийм явдлыг бол цаашдаа энэ гаргаж болохгүй. Танаа намын хувьд бол маш олон залуучууд шинээр сонгогдож орж ирсэн байна. Үнэхээр энэ байдал дээр бол ажил хэрэгж хандах ёстой. Бид бол өөрсдөө цөөнх байж үтсэн, цөөнхийг банк хүндэтгэж ажиллаа гэдэг хэлэх гэсэн. Өнөөдөр ерөнхий сайдын асуудал орж байгаа ерөнхий сайдтай холбоотой асуудал ярих ёстой л доо. Тэгэхээр Алтан уугийн дарга Монгол ардчилсан намын нөхдүүд маань шударга ёс эвслийг хүндэтгэж шударга ёсны төлөө хамтарч ажиллах саналыг тавьж бид хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулсан учраас Алтан уугийн даргыг дэмжиж байна. Өнөөдөр ярьсан асуудлаас хазайдаг хилцэж байгаа асуудлаас хазайдаг юм зүйл гараад байна л да. Сүүлийн үед энэ Нямдорж гээд нөхөр ороо болгоно телевизийн нэвтрүүлэгч шиг камер суучаад нэг юм яриад байгаа юм. Улаантлаг ин, цагаантлаг ин, урвагчлаг ин. Тэгээд нөгөө энийг хүн насаараа нэг зөнөглөсөн хүн нэг зөнөглөөд яриад байдаг да. Тэгэхээр би зүгээр энэ Нямдоржийг ахмад хүмүүс олон байгаа. Тэгэхээр Нямдоржийг зөнөглсөн гэлээгүй. Өнөөдөр урвагч, шарвагч гэсэн өөрөө үг гаргаад улаан цагаат гэсэн үг гаргаад байгаа учраас Нямдорж өөрөө улс төрд олон жил болсон учраас улс төрийн зөнөглөл гэдэг юм энэ хүнд бий болчих. Тийм учраас ерөнхий сайд минь та энэ хүн энэ эх 4 жилд их олон зөнөглөлийн ярих юм шиг байна. Нямдорж хичнээн ярих тусам төдий чинээ бидэнд ашигтай. Нямдорж шудраг дур гаргаж ярьдаг байсан бол өнөөдөр Нямдоржийг хүн хүлээж авах болцсон. Өнөөдөр Нямдорж биднүүсийг урагч гэж байна. Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвссэн. 2004 онд, 2008 онд, 2012 онд. Нямдорж бас адилхан олон жил Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвссэн. Өнөөдөр Монгол Ардын намаас нэр дэвших гээд устдаа очиж чадахгүй энд нөгөө сайдын халуун тушаалдаар зууралдаг үлдээний нэрсийн жагсаалтанд орчоод одоо ингээ үлгэж болоод зөнөглөлтөй болсон юм байхгүй юу? Ийм учраас одоо Нямдоржийн олон ярьсан бити имзгэлээ. Эрдэнэ гişүн та нар имзгэлээ тэрэггүй яриад л Нямдоржаа өшөө яриул. Энэ талаар олон юм ярих баг. Тийм учраас хилцэх асуудлаас хитэрч ярьдаг хүн Нямдорж учраас би Нямдоржийн талаар ярьчихлаа. Ахаа би Нямдоржийн талаар юм ярихгүй. Миний талаар зөндөө юм ярьсан. Сонгон хайрхан дүрмүүд дээр очиж зөндөө болсон шүү дээ. Нямдорж сонгон хайрхан дүрмүүд дээр очисон учраас миний ирээдүйг өсөөд байдаг байхгүй юу да. Тийм учраас их баярлж байгаа Нямдоржтой. Баярлж байгаа. Тийм учраас өнөөдөр ингээд албан тушаалаа нөгөөдөр энэ төр өгчихнө энэ хүн. Энийг авах гэж байгаа хүмүүс их болгоомжлоор энэ хүн их хурлын дарга өгөхөөрөө боож өгчих гээд байдгийг. Одоо хууль зүйн дотоод хэргийн сайд өгөхөөр их сандранда зүгээр одоо жудагтай гэж байх хэрэгтэй. Монгол улс шорондсон хуулийг бий болгосон. Өнөөдөр жинхэнэ долоож явсан хүн өнөөдөр шорондсон хуулиараа мөрдөн байцаа заах үйл ажиллагааг хамгийн их хийлгэж инфо иргэдүүнийг шоронд оруулсан хүн чинь Нямдорж болчиход байгаа шүү дээ. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд байж байхдаа унтсан хүн чинь Нямдорж шүү дээ. Ийм учраас би өнөөдөр Алтан уугийн талаар ярих гэсэн чинь Нямдорж, урвагч, шарвагч гэдээ яриад байгаа өөр ирэхгүй Нямдоржийн талаар ярьлаа. Иннээс хойш би хилцэж байгаа асуудалд нь зогцож, хилцээж байгаа асуудлын талаар л ярина. Энэ Нямдорж ингэж ийш тийшээ ингээд элдвийн балаан юм донцоод улс төрийн зүйнэглэл хийхгүй гэдгийг харин хэлмээр байна. шоронцоо өгч байна. Алтан уугийн хонгоос унаад явах шоронцоо гарч байгаа. Би хэлчих. Монгол улс Алтан уугийн Монгол улс тамаас таалан хийгээд юу? Ийм төвийн цаараа хийж байгаа. Тэрийг хэлж байгаа. Наарэд биш. Нямдорч 3 минут өгөх. Тэгвэл улс төрийн хүчний хуваалцах байдал болж байгаа гэдгийг би шудархан орнотын сонгуулийн нөлөөлөл